Одоо манай прокурор юу болгоод багж шийдчихэд олон нийтэд зарлаад байгаа гэхээр үгсэн хөвөлдсөн. Одоо тэр сая нэг прокурор ингэ хэлж шít. Үгсэн хөвөлдөөгүй мөртлөө үйлдэлээр нэгдсэн. Тэгвэл Монгол улсын үе үеийн бүх засгийн газар дандаа үйлдэлээр нэгдэж нийлдэг шít. Яагаад гэвэл засгийн газрын бол танхимын үйл ажиллагаа явуулдаг. Танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь засгийн газрын хуралдаан байна гэж заасан. Засгийн газар хуралдаж шийдвэр гаргадаг байхгүй. Тэр доотлолт нь байгаа нэг 2-3 хүний гарын үсгийг энэ 3 гаргасан мэтэр үзэж байгаа. Үгүй. Дахиад засгийн газрын тухай хуулийн дээр засгийн газрын хуралдаан бол олонхороо шийдвэр гаргана. Хэрвээ шийдвэр гараагүй бол олонх нь болоогүй гэж үзнэ. Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх нэрээр хэн нэгэн этгээд дарга банк хууль зөрчиж болохгүй. Энд чи аксиом байхгүй. Нэг мөрдөгч ингэж байна. Одоо тэнд хэн сайн нэг прокурор амар муухай гэлээ. Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс эхлээд гэмт хэрэг эхэлж байна. Юу гэсэн үг вэ? Базар 1000 тогтоол гаргасан байхгүй. Тэр одоо энэ онлын хувьд бол маргааш ерөнхий сайд засгийн газрын хэмгуунч хэрэгт ирэхэд дуудагдж ирэхэд бэлэн юм байна. Энд оюун эрднийг зогсох юм байна. Хөрөлсөх хайг бол ир зогсох юм байна. Ингэж болохгүй учраас засаглал хууль хонлоор чинь хилцсэн байхгүй. А засгийн газар үнэхээр буруу шийдвэр гаргасан бол засгийн газар өөрөө хүчингүй болно. Эсвэл их хурл хүчингүй болно. А хууль зөрчсөн эсхийг нь хэн нэгэн мөрдөгч, хэн нэгэн прокурор тогтоодгүй. Нэг мөрдөгч ийм бичгээ уулсан байна. Бид нар ерөөсө засгийн газрын тогтоол дээр бэрэнгэ тусгаал онцлсан байхгүй 4 компани нэр бийж. Тэгсэн чинь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болгосон 299 биш ээ. 256 дугаар тогтоол. Энэ засгийн газрын тогтоолоос болоод гэмт хэрэг гарчжээ. Тэгэхээр энэ засгийн газрын тогтоолыг одоо хүчингүй болгож өгөөч гэсэн бичгийг нэг мөрдөгч засгийн газар руу явуулж. А засгийн газрын тэрнийг ингэж үзээд тэр эрдэнэс эмжээл засгийн газар үзээд энэ тогтоолыг хүчингүй болгож болохгүй юм байна. Яагаад? Энэ тогтоолын үр дүнд маш их хэмжээний ашигтай юм бий болчих. Одоо тэн дээр ярьсан түрүү чинь хөгжлийн банк тэр яамны ажлын хэсэг гараад тэр чинь үнэлдэг байхгүй. Тэр засагт ерөөсөө байдал байх. 174 маар авсан гинэ. А одоо өнөөдөр хэдэн төгрөг болчихсон? 400 гаруй төгрөг болчихсон. Тийм учраас одоо энэний засгийн газрын тогтоолыг буруутгаж хүчингүй болгох үндэслэл алгаа гэдээ буцаагаад авилгалын засгаас авч байгаа. Дахиад би танд хэлчихэ 18 онд энэ хэрэг үүсч эхэлж явсан байлаа. Би сул гадуур явж л байсан шүү дээ. Их хурдан гишүүн биш л байсан. Намайг дуудаад янз бүрийн асуул би 10 жилийн өмнөхөөс санахгүй ч гэсэн архив цуугаад би юм хэлээ шүү дээ. Ганц ч асуугаагүй шүү дээ. Тэгээд их хурлаар оруулж бүрэн эрх төдөлзүүлэх болохоор 3 хоногийн өмнө намайг яллагддаг ч болгодог. Юу гэсэн үг? Хамгийн эцсийн миний хүсэж байгаа хүсэл бол үүнээс хойш түүнээс хойш Монгол улсын ерөнхий сайдыг зээл өгсөн авсан процессыг хутгаж оруулж ирж энд суулгамааргүй байна. Миний хүсэл бол тэр алтан ихтэй биш шүү. Энд чинь засаглал хуваах зарчмыг өстой нэг жонхруулж байгаа. Энэ ер нь цааш та манай улсын тусгаар тогтнолд бол аюул учрал. Монгол улсын ерөнхий сайдаар тоглодог тоглоом бий болно. Засгийн газрын ямар ч шийдвэр төрөөч тэдний хэлснээр цаана бүр 10 жилийн дараа тэрнээс үндэслэл нэг бол энэ нөхөр 10 жилийн өмнө энэ шийдвэр. Энэ чинь 10 жилийн өмнөх шийдвэр шүү дээ. 13 оны 7 сарын 8 сард гарсан шийдвэрүүд шүү дээ. Тэгэхээр ингэж болох юм уу? Бид нар ингэж амьдрч болох юм уу?